Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулахыг хориглох нь үндсэн хууль зөрчинө гэсэн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын хурал хүлээн зөвшөөрөх хэсэг тухайд яригдж байна. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаар улсын хурлын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Улсын хурал зөрчлийн тухай хуулийг батлан гаргахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулсан нөхцөлд зөрчил тооцож хариуцлага хүлээлгдэг байхаар зохицуулалт хийсэн. Тухайн хуулийн заалт нь үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үндсэн хуулийн цэц үзэж дүгнэлтээ гаргаад байгаа юм. Энэ талаар үндсэн хуулийн цэцийн хуралдаанд улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон улсын хурлын гишүүн Нямбаатар хууль зүйн байнгын хорооны хуралдаанд тайлбар өглөө. Бусдын эвлэлд нэгдэх эрх хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш хэрэгтэй байх жагсаал цуглаан зохион байгуулах үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт заасан хүний эрхийн зүйл залтуудыг зөрчсөн гэсэн ийм агуулгатай гомдлыг иргэн гаргасан байгаа. Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хувьд улсын хурал үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч зөрчлийн хуулийн алдааг засах шаардлагатай гэж үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бусад иргэний нэгэн адил үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдлэх ёстой. Жагсаал цуглаанд оролцох эвлэлд нэгдэх эрхийг нь хязгаарлаж болохгүй гэсэн байр сууриас байнгын хорооны гишүүд хандаж байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиа үзэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг энэ жагсаал цуглаанд оролцуулах болон оролцохыг нь хориглосон эсвэл ийм тийм журмаар оролцоно гэсэн ямар нэгэн зохицуултууд бас байхгүй байна. Тийм болохоор яг жагсаал цуглаанд оролцохтой бол бусад иргэдийн айдал ердийн журмаар ийм оролцохоор байгаа юм. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол иргэнийхээ эрхийг хэрэгжүүлэхдээ бол энэ чинь 100% иргэд. Яг тодорхой хөгжлийн бэрхшээл байгаа нь бол тэр хүний эрхийг хэрэгжүүлэх асуудалд эрхээ эдлэх асуудал дээр бол ерөөсөө ямар нэгэн саад бэрхшээл гарах ёсгүй. Тэр тусмаа энийг зөрчил болгоод ингээд арга хэмжээ авч яах гэдэг бол үнэхээр байж болохгүй зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бол жагсаал цуглаанд оролцуулах хэсэг талаар биш, тэднийг боломжгүй биш харин эсэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах тэр боломжийг нь илүү өргөдөх, нөгөө талаар эрх ашгийг нь илүү хохирлгүй байлгах, нөгөө талаар бас энэ оролцох бүх нөхцөл бололцоог нь хангах тал дээр төрийн байгууллагууд болон энэ хуулийн байгууллагууд бас ажиллах нь зүйтэй. Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны хувьд үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай санал дүгнэлтээ улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх хэсэг шийдвэрийг улсын хурал чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж байж гаргах юм а.